За яллаж байгаа хэргийн товч агуулгыг танилцуулъя. Иргэн намуун нь цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байхдаа нутаг дэвсгэрийн харьяалалд багтаагүй хүүхдийг цэцэрлэгт илсүүлж 500 мянган төгрөгийн хахуул авсан. Харин хүүхдийн ээж сувд нь өөрт давуу байдал бий бодох үүднээс түүнд хахуул өгсөн. Иймд намуун сувд нарыг хахуул авах өгөх гэмт хэрэг үйлцэн гин буруутай гэж дүгнэн яллах дүгнэлт үлдэн шүүхэд шилжүүлсэн болно. За шүүгдэгчийн мэдүүлгийг сонсъё. Би ерөөсөө хахуул аваагүй. Харин хандив авч цэцэрлэгийн үйл ажиллагаанд зарцуулсан. Энэ талаар зохиох журмын дагуу би тайлгансан. Би гомдолтой байна. За шүүхийн шийдвэрийг танилцуулъя. Цэцэрлэгийн эрхлэгч намуун нь иргэн сувдаас анх 500 мянган төгрөгийг байгууллагын бус өөрийн хувийн нэрийн дансаар хүлээн авсан. Уг мөнгийг хувийн хэрэгцээндээ зориулж захиалсан тавилгын үнийг төлөх зорилгоор өөр байгууллагын дансаас шилжүүлсэн нь нотлох баримтаар тогтоогдож байна. Иймд намууныг нийтийн албан тушаалтан хавл авах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж 10 сая төгрөгөөр торох ялаар шийтгэж нийтийн албанд ажиллах эрхийг 5 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял оногдуулж хахуулд авсан 500 мянган төгрөгийг гаргуулan улсын орлого болгосугай. За харин сувдыг өөрийн ашиг сонирхлын төлөө нийтийн албан тушаалтанд хахуул өгсөн гин буруутай гэж дүгнэн 2 сая 700 мянган төгрөгөөр торгох нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж ял шийдэгсугай.